Турк улсын соёлын өдөр Турк улсад жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг олон улсын хүүхдийн баярын өдрөөр эхэлсэн. Олон улсын хүүхдийн баярын хүрээнд зурагчдын дунд гар зураг болон зохион бичлийн уралдааныг зарласан. Зохион бичлийн хувьд англи хэл болон монгол хэлд иргэсэн хоёр төрлөөр явагдаж шилдэгүүдийг шалгаруулжээ. Бид зохион бичлэгийн уралдааныг монгол англи хэл дээр явуулсан. Хүүхдүүдийн ирүүлсэн бүтээлүүдийг сонгон шалгаруулахад үнэхээр хэцүү байлаа. Хамгийн чухал шалгаруулалтыг 5 сургуулийн багш нар маань өөрсдөө хийсэн. Яг шагналт байранд орсон 9 хүүхдийн бүтээлийг манай яамны хүмүүс багш нартай хамтран шалгаруулсан байна. Миний дэлхий 2050 оноос бичсэн. Тэгээд ерөнхийдөө зөвхөн монгол биш дэлхийн бүх газруудад ингэж хамааруулж тэгээд ямар байх вэ? Яаж хүснээр бичсэн? Мэдээж нэгдүгээр хайранд орсон юм чи мэдээж сэтгэл их хөдөлж байна. Тэгээд 2050 оныг би яг ямар агаасаа гэж хүсэж байна. Өөрийнхөө төсөөллийг нь зохион бичлэгээрээ буулгасан байгаа. Гар зургийн уралдаанд нийтдээ 60 гаруй бүтээл ирсэн бол хоёр төрлөөр явагдсан зохион бичлэгийн төрөлд нийтдээ 200 гаруй зохион бичлэгээс шалгаруулалтыг явуулсан гэдгийг хэлж байлаа. Олон улсын хүүхдийн баярын үйл ажиллагааны хүрээнд элчин сайд Мурат Карагөз амралтын өдөр өнөр бүл асрамжийн төвийн 58 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдтэй уулзаж нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн. 4-р сарын 23-ны энэ өдрийг Туркид олон улсын хүүхдийн баяр болгож тэмдэглэж ирсэн. Үүнтэй холбогдуулан бид өнөөдөр өнөр бүл асрамжийн төвийн бяцхан авьяаслаг хүүхдүүдтэйгээ хамт олон улсын хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр энэ 4 сарын 23-ны өдөр бол Турк улсад хүүхдийн баяр нь болдго юм байна. Ингээд энэ хүүхдийн баярыг манай хүүхдүүдтэй ирж тэмдэглэж хүндэтгэл үзүүлж байгаа энэ сайхан өдөр байна. Өнөр бүл асрамжийн төв нь 1974 оноос эхлээ өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Одоогийн байдлаар тус төвийн 58 дугаар цэцэрлэгт 3-аас 6 насны 47 хүүхэд сурч хүмүүжиж байна. Турк улсын элчин сайдын яам өнөр бүл асрамжийн төвтэй 2 жилийн өмнөөс хамтран ажиллаж байгаа юм а.